Би юу нэнд яг юугаа хийгээд байгаа юм бэ? Сайн байна уу? Анд юу вэ? Өнөөдрийн мэдлэгээр burnout гэж юу юм бол? Burnout нь болохоор мэдээж та бүхний мэдж байгаачлан монголчууд бол ажлаас салшрах хам шинж байх нь. За burnout нь ерөөсөө энгийн яг ядралт биш юм байна. За хүн ингээд хит их ачаалалтай, стресстэй ажиллаж амьдрсны эцэст одоо бие махбод, сэтгэл санаа, оюун ухаанаараа бүхэлдээ туйлдахыг хэлдэм байна. Энгийн ядралт болон burnout хоёрын ялгаа нь. За энгийн ядралт болохоор унтаад өглөөс ирэхэд мэдээж амарсан болдог. Хэцүү нөхцөл байдалд стресст нь сэтгэл хөдлөлтөй ханддаг юм байна. За үүнийг л дуусгачвал болох нь тэрий гээд арай нэг сэтгэл хөдлөлтөй ханддаг байх нь энгийн ядралт нь. За burnout-ийн ялгаа нь болохоор одоо хэдий амарсан ч, унтсан ч ямар ч шалгаа авахгүй, ямар ч ирч хүчгүй байх. Одоо унтаад сэрсэн ч хэд хоног амарсан ч гэсэн ерөөсөө тэр ядралтанд байсаар л байхыг хэлдэм байна. За дараагийнх нь болохоор юу ч хийсэн өөрчлөгдөхгүй одоо бүх зүйл утгагүй санагддаг гэж юм. За тэгээд ерөөхдөө бол сэтгэл хөдлөлийн хувьд юу ч мэдрэхээ болох. За яагаад burnout болдог вэ гэсэн шалтгаанууд дээр нэг иймэрхүү хит юмнууд байсан. За хэд өндөр шаардлага тавих, хэтэрхий төгс байх гэж хичээх гэсэн байсан. Тэр нь болохоор өөрийгөө амар бүр нөгөө хэтэрхий ядралтанд оруулахад хүргэдэм байна. Тэгээд ерөөсөө үгүй гэж хэлж сураагүйгээс болоод өөр дөрөө бүх ачааллыг авснаас болдгийм байна. За дараагийнх нь болохоор урамшуулалгүй байх. За одоо ингээд юу ч хийсэн ямар ч үр дүнтэй байсан ч гэсэн үр дүнгийн үнэлэхгүй байх нь бас орд юм байна. За ер нь бол энгийнээр тайлбарлагдсан байсан. Тэрэн дээр нь болохоор юу вэ гэхээр одоо энгийн батарейтай одоо зүгээр батарейтай утас гэсэн үг шүү дээ. За тэр утсыг ингээд цэнэгэн дуусгаар цэнэглэхээр буцаад цэнэг нь орчтон тийм үү? Ямар ч асуудалгүй хасна. Тэнгүүд burnout-тай болохоор одоо 1000 цэнэглэсэн ч гэсэн тэр батарей нь ингээд ямар ч нэмэргүй ерөөсөө хасахгүй болсон байхыг хэлэх юм байна. Ерөөдөө бол зүгээр товчоор иймэрхүү жишээгээр авсан байсан. За burnout-ийн 5 үе шат гэсэн байсан. За тэрний хамгийн ихнийх нь honeymoon гэсэн байсан. За тэр нь яадаг вэ гэхээр одоо шинэ ажилд орлоо гэхэд ингээд алаад өгөө, ураад өгөө, тастаад өгөө гэл амар хэтэрхий эрчтэй орчдөг. Дараагийнх нь болохоор стресс эхлэх үе. За одоо ингээд эхлээд нөгөө ингээд амар эрчтэй орсон байгаа штэ. Тэгээд дараа нь яг нөгөө стресстэй эхэлэн тийм үү. Одоо ингээд ажлууд нь амжихаа болж эхлээд гээд хит их юм өөр дээр нь давхцаад за тэр нь яг ингээд стресс болж эхлэх нь вэ штэ. За дараагийнх нь болохоор архаг стресс. За тэр нь яадаг вэ гэхээр одоо хэтэрхий уур уцаартай болж эхлээд одоо нөгөө хийх ёстой ажлуудаа хойшлуулах маягаар явж эхэлдэг гинэ. За дараагийнх нь яг burnout-ийн эхлэлийн үе юм байна. За тэр нь болохоор ерөөхдөө юм болгонд сөрөг хандаж эхлээд ингээд хэтэрхий их стресснээс болоод одоо ингээд юм болгонд сөрөг хандаж эхэлж байгаа юм байна. За тэнгүүдлээ сүүл рүүгээ ингээд ерөөсөө юу ч мэдрэхээ болж эхэлдэг. Одоо нөгөө монголчууд хэлдгээрээс та юу ч наалтгаа байсан гэдэг болдог байна. Хамгийн сүүлийнх нь болохоор дадал болсон халшрал. За тэр нь юу вэ гэхээр одоо энэ бүх зүйл нь ингээд давтагцаар байгаад бүр ингээд амьдралынх нь нэг хэм маяг болсон, хэвшил болсон. Ингээд хэвшил болсны дараа нь ингээд бүр архаг сэтгэл готрал болж эхэлт юм байна. За бүр сүүл рүүгээ ингээд сэтгцийн туйлдалт болж хүрдэг багтаа. Энэ нь ерөөдөө burnout юм байна. За burnout болох үндсэн шалтгаанууд дотор нь burnout болох нь ерөөсөө хувь хүний асуудал биш, мөн ажлын орчин, ажлын хамт олонны харилцаа, өвлийн ойлголцлоос бас бий болдог байна. За нэгдүгээрт ажлын хит ачаалал. За тэр нь юу вэ гэхээр мэдээж та бүхний мэдж байгаачлан хүний бололцооноос давсан үүрэг даалгавар өгөх. Одоо нэг хүн хэтэрхий олон хүний ажлыг даалгахыг хэлж байгаа юм. За дараагийнх нь болохоор урамшуулал дутах. За энэ нь болохоор зөвхөн цалин биш, мөн хийсэн ажлыг нь үнэлэхгүй байхад бас нөлөөлдөг байна. Дараагийнх нь хамт олонны уур амьсгал. За ингээд хамт олонтойгоо таарамжгүй харилцаатай байх, мөн удирдлагын дэмжлэггүй байх бас нөлөөлдөг байна. За дараагийнх нь болохоор шудраг бус байдал. Ажилчдыг хооронд нь ялгуурлаж үзэх, одоо дүрм журм нь эргэтгч үйлчлэхгүй байх бас ордог байна. За хамгийн сүүлийнх нь болохоор байгууллагын зорилго нь хувь хүний баримталдаг одоо зарчимтай зөрчилдөх. За хүмүүс нөгөө стресс burnout хоёрыг ингээд жоохон ялгадаггүй гэд нэг тиймэрхүү мэдээлэл байсан. За тэрэн дээр стресс болохоор ингээд айгүй сэтгэл хөдлөлтөй хандаад ингээд амар ингээд стресстэй байгаа шүү дээ. За юмд ерөөхдөө бол харьцангуйгаагүй сэтгэл хөдлөлтөй хандах юм байна. Бүр burnout болсон хүн яадаг вэ гэхээр бүр ингээд ямар ч мотивацгүй, бүр ямар ч идэвхгүй, ямар ч сэтгэл хөдлөлгүй
болсон байх юм байна. За мөн burnout болоход цалингийн хүрэлцээ гэсэн байсан. Цалин хангамж нь ерөөс амжиргааны түвшинд хүрэхгүй байх нь мөн одоо нөгөө сэтгэл зүйн дарамт болдог. Тэгээд бас нөгөө burnout болоход аягүй нөлөөлдөг гинэ. Цалин ба үнэлэмжийн зөрүү. За нөгөө хийж байгаа ажил нь цалинтайгаа дүүцэхгүй маш бага цалинтай юм шиг санагдах. За тухайн үедээ яах вэ гэхээр би өрнөнд яг юугаа хийгээд байгаа юм бэ гэж боддог байна. Дараагийнх нь болохоор илүү цаг гэсэн байсан. Илүү цаг дээр нь за хэдий ажилчид илүү цагаар ажиллаж байгаа ч гэсэн тэр нь бодитоор үнэлэгддэггүй байх нь мөн burnout болоход маш том нөлөө үзүүлдэг юм байна. За дараагийнх нь ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдах гэсэн байсан. За тэр нь болохоор амралтын өдрөөр ч гэсэн ажлын бус цагаар ч гэсэн ажлын цаг дууссан байхад одоо нөгөө ажилтай холбогдлолтой дуудлага чатанд хариу өгөх нь бас мөн сэтгэл санааны дарамт болдог байна. Ер нь бол Монголд чинь ажлын бус цагаар залгах нь хүртэл ингээ үзэгдэл болсон байгаа гэдэг нь шүү дээ. Гэтэ харьцангуй сүүлийн үед хүмүүс ерөөхдөө тиймэрхүү соёл суралцж байгаа нь харагдсан. Одоо би ч гэсэн ингээд хэвшил болохыг хичээж байгаа. Гэтэ миний ажил бол тэгж бас хамаагүй алга болох боломжгүй ажил байгаа гэдэг. Ажиглаад байхад хүмүүс одоо хэрхэн ажлын бус цагаараа хариу өгөхгүй байх вэ гэдгээс өөрсдөө хамгаалах та. За би маргааш ажлын цагаар хариу өгье гэдэг. За тэр нь бол ерөөхдөө бол надад айгүй зүг санагддаг. За мөн удирдлагын арга барил гэсэн байсан. Тэрэн дээр нь одоо удирдлагаас ирэх дэмжлэг муу, харилцаа хоорондоо муу байх нь бас burnout болоход маш их нөлөөлдөг юм байна. За энэ бичлэгэн дээр би бас нөгөө сүүлийн үед хүмүүсийн дурддагдаад байдаг одоо нэг жинзинер ажлын байран дээр ирэхэд бол айгүй муу байна. Угдаадгүй гих мих ярианууд зөндөө сонссон уншсан. За тэрэн дээр би бас нэг хэсэг юм ярих гэж бодоод бас бичсэн. За жинзинер угдаадгүй гэсэн байсан. За тэрэн дээр шалтгаанууд нь болохоор бас бус юмнууд байсан. За нөгөө ажил олгогч одоо ерөөхдөө бол ажил олгогч чинь жинзинераас арай өмнөх үеийнхэн байгаад байгаа шүү дээ. За тэнгүүд өмнөх үеийнхэн болохоор ерөөхдөө бол нөгөө жоохон өгдлөх загнах нь ерөөхдөө бол тухайн үеийн нөгөө удирдлагын арга барил байгаад байгаа шүү дээ. Одоо болохоор жинзинер яг юуг илүүд үзэж байгаа бэ гэхээр за сэтгэл зүйн хэл хязгаар гэсэн байсан. За ажлын байран дээр доромжлол, зөв бус харьцааг ажлын шаардлага биш харин хүний эрхэнд халдаж буй хэлбэр гэж хүлээж авдаг байна. За урмын үг ба эргэх холбоо гэсэн байсан. За тэрэн дээр нь одоо зөвхөн шүүмжлэл биш хийж буй ажлынх нь утга учир зөв чиглүүлэхийг хүсдэг байна. Гэхдээ удирдлагууд нь загнаад ахад сурна гэсэн хуучинсаг хандлагаар одоо нөгөө хуучинсаг хандлага өөрчлөөгүйгээс болоод хоорондоо тийм зөрчил үүсдэг байна. За дараагийнх нь болохоор ажил хийж чаддаггүй гэсэн ойлголт дээр нь бас хэд юм байсан. За энэ нь чадваргүй гэхээсээ илүү ажлын соёлын ялгаатай холбоотой гэсэн байсан. Чанартай амьдрал work life balance Монголын өмнөх үеийнхэн ажлын төлөө амиа өгөх зарчмаар ажилладаг байсан бол харин одоо жинзинер ажиллахын тулд амьдралгүй амьдрахын тулд ажилладаг гэсэн зарчмаар явд юм байна. Тэд илүү цагаар ажиллах дургүй, өөрийнхөө нөгөө амралтын өдрөө золиослох дургүй. Тэр хандлага нь болохоор удирдлагуудад залхуу гэж санагддаг гэсэн гинэ. Ер нь өмнө чинь илүү цагаар ажиллаад тэгжээж үнэлэгддэг байсан бол одоо болохоор залуучуудын хандлага нь яг нөгөө хийх ёстой цагтаа хийх юмаа хийгээд аль болох нөгөө илүү цагаар ажиллахгүй байхыг хүсдэг. Тэгээд одоо харагдаж байгаа хандлага дээр нь болохоор за ингээд хийх ёстой цагтаа хийх юм амжихгүй байлаа гэхэд одоо маргааш нь үргэлжлүүлэх юм уу тиймэрхүү зарчмаар одоо өөртөө хэд дарамт үүсэхгүйгээр ажиллаа хийхийг хүсдэг юм байна. За одоо нөгөө ажлын байрны стресс дээр сүүлийн үед илүү жинзинер ажлын байран дээр сэтгэл түгшилт буюу нөгөө anxiety-тэй байх нь илүү байгаа гэсэн. Жинзинерийг үг сонсдоггүй ажил хийдэггүй гэж буруутгах тусам одоо залуучууд нөгөө burnout болох нь айгүй их байдаг гинэ. За тэгээд нуугдмал стресс гэсэн байсан. За жинзэн үеийн стрессийг гадна ерөөсөө ил гаргадаггүй аль болох нэг юм тэсэх хандлагатай л тэсэж байгаа л тэгэл нөгөө чимэг болгоолдог. Яг тэгдгэл юм шиг байгаа юм тий. Тэ гэж би өөрөө жинзэн шүү дээ. Гэтэ би ингээд холимгоо. Миний удирдлагууд өмнөх үеийнхэн миний ажилчид миний жинзэн үеийнхэн дүүнер бас байгаа. Тэгээ тэнгүүд би ингээд яг голд амир хэцүү байд юм аа. Яг холимог. Мэдгүй надад тэгж санагдаад байдیں۔ Чимэг ажлаас гарах нь одоо залуусын дунд тийм үзэгдэл их байгаад байгаа шүү дээ. За тэрэн дээр нь болохоор за ажлаасаа шууд гарахгүй ч гэсэн цалин авах хэмжээнд хөдөлж илүү дутуу зүйл огт хийхгүй байх гэсэн байсан. Монголд нөгөө гинт ажлаас гарах гэж байдаг шүү дээ. Тэгээд тэрэн дээр жинзэн үеийнхэн сэтгэл санаа тавгүй байна гэх шалтгаанаар маргааш нь ажилдаа ирэхгүй байх тохиолдол их байдаг. За ийм эртлээс сэргийлэхийн тулд одоо удирдлага ажилтан гэж харьцаасаа илүү одоо нөгөө барууны соёлоор одоо ах эгч дүү найз нөхдийн харилцаагаар харьцвал одоо харьцангуй арай гайгүй
ажилчид ажлын байран дээр илүү удаан тогтож ажилладаг юм байна. Одоо нөгөө ер нь сошиал орчин чинь ер нь ямар ч үеийнх нь аягүй идэвхтэй болчиход байгаа шүү дээ. А гэхдээ сүүлийн үеийн залуучууд болохоор сошиал дээр амар их харьцуулалт хийдэг. Одоо харьцуулалт хийх дундаа өөртөө амар харьцуулдаг. Жишээ нь одоо өөрийнх нь үеийнхэн залуучууд октод ингээд гадаадаар аялаад ингээд гой хоол идээд нөгөө галуу шувууны мах идээд явж байгаа нь өөрт нь амар хэцүү санагдаад тэгээд ерөөхдөө бол burnout болоход бас амар том нөлөө үзүүлдэг гин. Тэгээд ерөөхдөө бол өөрийгөө бусадтай бити харьцуулаарай гэсэн ч ихсэн бид нар харьцуулсаар байх болно гэдгээ би мэдэж байна. Яа. Харьцуулалт хийжээч болохгүй байх. Яа. Гэтэ энийг зөвөр ашиглавал зөв байх гэж би бодож байна. Ерөөхдөө бол хүн өөрийгөө хүнтэй харьцуулах нэг тийм амар буруу юм шиг баха. Гэтэ бүр нөгөө хүндрээд ирэх юм бол хүн чинь нөгөө өөр хүнтэй өөрийгөө харьцуулаад ирэхээр ингээд бүр хитрхи харьцуулаад ирэхээр сэтгэл готролд орно шүү дээ. За burnout буюу ажлаас халшрах хам шинжээс гарах аргууд дээр нь бас хэд хэдэн юм байсан. За хэл хязгаар гэсэн мэсэн тэрэн дээр нь юу орж байгаа гэхээр ажлын бус цаг бол миний цаг. Ажлын цаг дууссан бол одоо нөгөө мессенжер чат эдрээ мэдээллүүдээ хаад сурах. Тэгээд би маргааш ажлын цагаар хариу өгье гэж хэлж сурах. Яа. Энийг бол ерөөдөө би айгүй хөвшүүлээ гэж бодож байгаа. Бие мах бодийн нөхөн сэргээлт гэсэн мэсэн. За тэрэн дээр нь нойрны чанар одоо сэтгэл зүй туйлц үед бие махбодыг дэмжих хэрэгтэй. Тэгээд нойр бас айгүй чухал. Унтахаасаа 1 цагийн өмнө ерөөдөө бол уцаа бити орлоо гэсэн мэсэн. За дасгал хөдөлгөөн гэсэн мэсэн. Тэгээд тэрэн дээр нь бүр гүүх албагүй ядаж нэг 20 минут алхацсан байхад хүний нөгөө бид юу гэлээ? Эндорфин ялгараад тэгээд стрессийг сармагжуулдаг гэсэн мэсэн. За мэрэгжлийн болон нийгмийн дэмжлэг гэсэн мэсэн. Нийгмийн дэмжлэг дээр нь болохоор найз нөхөд ойр дотны хүмүүстэйгээ сайн ярилцах гэсэн байсан. Үнэхээр ядарсан бол ингээд тодорхой хэмжээнд одоо нөгөө асуудлуудаа ойр дотны хүмүүстэйгээ ярих нь бас харьцангуй хүний нөгөө тэр burnout болох магадлалыг багасгах юм байна. За бүр үнэхээр ингээд өөртөө арга хэмжээ авч чадахгүй байх юм бол ялцчгүй сэтгэл зүй сэтгцэн хэмжээд хандхаас өөр аргагүй юм байлээ. Тэм зөвлөгөө бичсэн байсан. Тэгээд угаасаа нэгэнд burnout болоод ямар ч итвэхгүй, ямар ч мотивацгүй, сэтгэл хөдлөлгүй болсон хүн ингээд мянга өөрийгөө дэмжигээд чаддгүй юм байна. Тэгээд угаасаа ялтчгүй одоо нөгөө мэрэгжлийн хүнээс зөвлөгөө, тусламж, эмчилгээ авах ёстой юм байна гэдгийг би сайн ойлголоо. Ер нь burnout болно гэдэг чинь бол би айгүй энгийнээр бодож ирсэн юм аа. Тэгсэн чинь энэ чинь бас айгүй хүн зэдв байна. Хичээсэн байсан ч гэсэн ямар ч ялгаа байхгүй юм байна дөө гэсэн бодол ойр бүр амар их төрдөг болсон. Тэгээд ер нь амар ядраад байна. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд за чи робот биш үү? Чи сэтгэл хөдлөлтөө мэдэрдэг, чи ядардаг. Тийм болохоор заавал ингээд үнэхээр хэцүү уналтанд орсон байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Одоо бас зүгээр амрах үедээ амрахчих хэрэгтэй. Хитрхи өөрийгөө хүчлээд байвал бүр ингээд улмал ядралтанд ороод улмал өстой яг нөгөө жинхэнэ burnout болох руугаа хөдөлж эхлэх юм байна. Тийм болохоор бити өөрийгөө хүчлээрээ. Өөрийгөө харилцахаас илүү чухал ажил гэж байхгүй шүү гэж хэлье да. Тэгээ энэ үгийг би бас өөртөө одоо бас хэлж байна. За тэгээд бичлэг таалагдсан бол дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.